Ер нь намрын чуулган завсарлаад 1-р сараас эхлээд 6 сарын туршуул усны тухай хуулийн шинжилсэн найруулга дээр ажилласан. 2 удаа усны хуулийн дээр усны эрүүл ахуй, үндэсний аюулгүй байдал, нөгөөх нь усны үнцэн гэсэн сэдвт 2 хэлэлцүүлэг хийсэн. Оюун бүсийн 4 аймгийн хэмжээнд сурагчдын хэмжээнд одоо усны тухай эсвэл чандман эрдэнэ сэдвтэй эссе бичлэг уралдаан зарласан. Нөлөөллийн бүсийн тухай анхдагч хуулийн дээр 21 аймаг 330 сумын одоо засаг дарганараас санал авсан. Хүүхдийн хөгжлийн тухай хуулийг хэлэлцэх хэсгийг хэлэлцэхээр болж улсын хурал дэмжсэн. За энэ бол 19 оноос хойш судалгаа хийсэн. Хүүхдийн үндэсний төвтэй хамтарч хийсэн гэдэг. Боловсролын яамтай ч гэсэн өмнө нь хамтарч хийсэн. За нэг хууль эцэслэн батлагдчихэ. Энэ нь бол одоо жил гаруй ажилласан гадаад зээлийн ашиглалт өөр ашигыг нэмэгдүүлэх тухай. За энэ хууль эцэслэн батлагдсанаар бол одоо 2 том төслийг бол бид нар төсвийн таазнаас гаргаж чадсан. Энэ нь бол Эрдэнэ өрөнгийн усан цахилгаан станц, нөгөөх нь Алтан ширээгийн газрын тосны үйлдвэр. Хаврын чуулганд нийтдээ одоо 4000 орчим километр явж ажиллалаа. Өөрийнхөө бүсээр орхон анги одоо мега төслийн анги цагаан бургастай төслийн техник эдийн засгийн үндэслэл зураг төслийн ажил дээр тендер амжилттай шалгарсан. За энэ төслөөс сурталчилж говьор явсан. Усгай амгалтай газрын нутгийн тухай хуулийг бас иргэдээс санал авч явлаа. Усны тухай хуулийн дээр санал авч явлаа. За Сэлэнг аймагт ажиллалаа. Боловсролын ерөнхий хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар улсын хурал дээр боловсролыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан. Галаад авах шахалдаг. Бид тэгээ Сэлэнг аймгийн 2 сумдаар бас ажилласан. Тэгээ ер нь толгойд татах завгүй л хаврын чуулган өндөрлөж байна. Нийгэмд хэрэгтэй том хуулиудыг бол баталсан.